Бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд. Аимшиг сэтгэл зүйн триллер төрлийн ээлжид кино товчлолд тавтай морилно. Өнөөдрийн кино бол Immaculate. Эр хүнтэй ойртоогүй мөртлөө жирэмсэн болсон залуу Гэлэнмаа. Энэхүү киноны үйл явдлыг хамтдаа сонирхцгоё. Кино эхлэхэд Гэлэнмаа нарын байрладаг Сүмд Гэлэнмаа, Мэри их тагны хүрэг зургийн өмнө хідэн хормын тоош залбирна. Үүний дараа тэрээр гэвлүүрээ авч ханан дээрх бичээсийг нуухын тулд зургийг байрнаас нь хөдлөгдөг. Мэри цүнхээ аваад сүмийн тэргүүн ихийн унтлын өрөө рүү сэмхэн орж түлхүүрийг нь хулгайлдаг. Үүний дараа Мэри хаалганы зүг гүйж бүх түлхүүрийг нэг нэгээр нь хийн онгойлгох гэж сандарч твдэн оролдоно. Яг энэ мөчид дөрвөн Гэлэнмаа түүн рүү дөхөн ирж айдаст автсан Мэри арай гэж цоожийг нээж дөнгөдөг. Харамсалтай нь хаалганы гинж гацснаас болж хаалга багахан зонгоох бөгөөд Мэри тэрхүү нарийн зайгаар зүтгэн гарахаас өөр аргагүй болдог. Тэрээр хаалганы цаан гарч амжсан ч газарт унахад нэг Гэлэнмаа шагаагаар нь зуурч буцаан татдаг. Улмаар Мэригийн хөлийг хашааны төмөр сараалжид хавчуулан хугасахад тэсвэрлэшгүй их өвдөлт мэдэрч тэрээр ухаан алддаг. Мэриг сэргэхэд тэрээр хав харанхуйд байх ба шүдэн засааж хартал өөрийгөө авсан дотор байгааг олж мэднэ. Тэрээр уйлж агсыг онгойлгох гэж хамаг хүчээрээ оролцсон ч таг нь огт хөдлөхгүй байв. Энэ нь түүнийг амьдаар нь оршуулсан гэсэн үг байлаа. Мэри тусламжгүйн орилсоор байсан ч хэн ч ирсэнгүй. Хэсэг хугацааны дараа Италийн гайлын хяналтын цэг дээр Америк залуу Гэлэнмаа Сесилийг харуулах ба гайлын ажилт нь түүний цүнхийг шалгаж байлаа. Өөр нэг ажилт нь түүнд буцах билет байхгүй. Мөн Итали хэл сураагүй байгаад нь онцлсноор шалгах үйл явц баг зэрэг удааширдаг. Тэр хоёр залуу бүсгүйг сүм хийдэд нэгдэж залуу насаа ингэж үрж байгаад нь харамсаж буй янзтай харагдана. Түүний бичиг баримтыг буцаан өгч явахыг зөвшөөрнө. Сүмийн ажилтан Энцо Сесилийг машиндаа суулгана. Хөдөө талаар олон цаг явсаар эцэст нь сүмд хурж ирцгээв. Сүмийн тэргүүн их түүнийг Итали хэлээр өгтөн авах боловч Сесилия ойлгохгүй байсан тул Изабель түүнд орчуулж өгдөг. Тэргүүн их Изабелийг Сесилиад өрөөг нь үзүүлэхийг даалгахад Изабель татгалзах гэж оролдох боловч тэргүүн ихийн шахалтаар зөвшөөрөхөөс өөр аргагүй хүрнэ. Өрөө рүүгээ явах замдаа Изабель уг сүмийг 1632 онд өндөр настай Гэлэнмаа нарыг асрах зорилгоор барьсан гэдгийг хэлж өгнө. Мөн сүмийн барилга Геген Стефания газарт орох бунхан дээр байрладаг бөгөөд тийшээ орохыг хатуу хориглодог ажээ. Тэд өндөр настай эмэгтэйчүүдээр дүүрэн хид хідэн өрөөгөөр дамжин өнгөрөхдөө Изабель хүн бүртээ ээлжлэр мэндэлж байв. Гэвч удалгүй тэрээр Сесилиад нэгэн гэлэн маг зааж түүнийг хавдрын улмаас эх 7 хоногт өнгөрнө гэж шуутхан хэлнэ. Изабелийн энэ мэд хинэггүй ярианд Сесилия цочирдох боловч Изабель үхэл хагцал гэдэг бол энэ сүмийн өдөр тутмын л амьдралын нэг хэсэг гэж тайлбарладаг. Энэ үед Франческа гих зөнөгрөл өвчтэй настай Гэлэнмаа эцгээ асууж эхлэхэд Изабель түүнийг тайгшуулан дагуулж явна. Тэрээр Сесилиад хандан "Хэрэв догшин авирлахгүй л бол тэдний төөрөгдлийг дагаж аятаар засна нь дээр байдаг юм" хэмээн зөвлөнө. Сесилия сүмийн найрал дууг сонсохоор төр зогсохдоо өөрлөн цоош ирдэх нэгэн Гэлэнмааг анзаарна. Изабель түүнд цагийн хуваарийг танилцуулах зуураа түүнийг чирсээр шинэ өрөөнд нь орууллаа. Сесилия энд бурханд зүтгэх болсондоо баяртай байгаагаа хэлэхэд Изабель түүнийг гинэн хонгор гэж өгөөдөн энд амьдрахад амаргүй газар шүү гэдгийг хатуу сануулдаг. Дараа нь Сесилияг ариун цэврийн өрөөнд байхад Гвен гинт орж ирэн нууцаар тамхи татаж эхэлнэ. Тэд хоорондоо ярилцаж Сесилия өмнөх сүмэн сүсэгтэн олон цөөрснөөс болж хаагдсан тухайгаа хуваалцсан. Улмаар түүнийг эцэг Тедэски олж энд авчирсан ээж. Гвений хэлснээр эцэг Тедэски бол төөрсөн зүгтсэн хүмүүсийг олж авчирхдаа гаргууд нэгэн гин. Оройн шинээр эргэсэд тангараг өргөх тусгай ёслол боллоо. Бүсгүйчүүд гартаалаа барин коридороор алхах бөгөөд энэ үед Сесилия эцэст нь эцэг Тедэскитэй биечлэн уулздаг. Кардинал Франко мөрөглийг удирдаж, шинээр ирсэн бүсгүй тус бүртээ ганцаарчлан яригдсан. Сесилияг эрх гардан авахаас өмнө Тедэски кардиналын хэлсэн үгийг түүнд орчуулж өгч байв. Тэрээр тангараг өргөж байгаадаа баяртай байсан ч Франкогийн бөгжийг үнсхийн өмнө баг зэрэг тэнэгэлзэн. Үүний дараа шинэ Гэлэнмаа нарт зориулсан баярын оройн зов боллоо. Сесилия Тедэскитэй ярилцаж суухдаа түүнийг залуудаа шинжлэх ухаанд сонирхолтой байсан ч эцэст нь бурхан түүнд зөв замыг зааж өгсөн гэдгийг нь олж мэднэ. Хариуд нь Сесилия өөрийн түүхээ хуваалцав. Тэрээр 12 настай байхдаа хүлцсэн гол дээр тоглож байгаад мэс цөмөрч маш хүйтэн ус руу унаж байжээ. Түүний зүрх бараг 7 минутын турш зогссон ч түргэн тусламжийнхан түүнийг аварч чадсан байна. Бурхан түүнийг ямар нэгэн зорилгыг аварсан гэдэгт тэр итгэдэг бөгөөд чухам яагаад гэдгийг л олж мэдхийг хүсэж байгаагаа хэлнэ. Сесилия ариун цэврийн өрөө орох үедээ хэн нэгний уйлах чимээг сонсдог. Тэр чимээг даган сүм рүү очиход Тахилын ширээний арт калын өрөөний шалан дээр нэгэн эмэгтэй залбирч байхыг олж харна. Сесилия түүн рүү дөхөж очиод хартал нөгөө эмэгтэй нүүр нь хачин улаан багаар халахлагдсан байхыг хараад цочирдно.
Гэнт хэн нэгэн гарч ирсэнд Сесилия цочсон боловч энэ нь тэргүүн их байлаа. Тэргүүн их түүнд шалан дээр байгаа эмэгтэйл зүгээр их залбиралтай хит автсан гэлэнмаа гэж тайлбарлан тайвшруулна. Үүний дараа тэргүүн их хайрцагнаас нэгэн хадаас гаргаж ирээд Есүсийн хөлийн хуруунд байсан хадаас хэмээн тайлбарлан Сесилиягийн гар дээр тавина. Тэргүүн ихийг Есүсийн зовлон шаналлын талаар ярьж байх үед Сесилиягийн толгой эргэж ухаан ардам ундаг. Маргааш нь Сесилия наманчлал үрдгээр очиж ухаан ардснаа хит их дар суусантай холбон тайлбарладаг. Тэрээр тэргүүн ихийн өмнө биеэ зөв агч явж чадаагүйдээ хүлцэл өчөж дахин ийм зүйл гарахгүй гэж амлана. Бүхээгт суух санваарт нь нэг ч үг хийсэнгүй. Тэр түүн рүү зүгээр их нэг харчгаад харанхуй руу уусан алга болно. Сесилия гайхан харж байтар гинт хананы цаанаас 2 гар гарч ирэн түүнийг арагш татна. Айдас давтсан Сесилияг үл таних өрөөний орон дээр шитгэхэд улаан баг зүүсэн 5 гэлэнмаа түүний урд гарч ирнэ. Нууцсаг гарнууд түүний нүрийг барьж багтай нэг гэлэнмаа түүнийг чинжаал хутгаар бүлнэ. Яг энэ мөчид Сесилия зүүднээсээ сэрнэ. Тэрээр эргэн тойрноо хараад үүдэн дээр Франческа түүн рүү ширтэн зогсож байхыг хараад цочирдно. Сесилия гэрлээ асаахад өнөө химэгтэй алга болсон байлаа. Өглөө нь тэргүүн их бүх залуу гэлэнмаа нарт шинэ үүрэгт ажлынхан талаар ярьж байв. Энэ үеэр уйдсан Гвен Сесилиятай чалчсаар байсан тул тэргүүн их түүнийг зэмлэхэд хүрдэг. Үүний дараа Изабель шинэ гэлэнмаа нарт сүмийн өдөр тутмын ажил, тэр дундаа хэвтрийн хөгштийг усанд оруулах, хувц суугаах, оройн хоолнд зориуж дахиад ядлах зэргийг зааж өгнө. Өдрүүд өнгөрөх тусам Гвен, Сесилия хоёр дотн нөхөрлөж, олон настай гэлэнмаа нар нүд анхыг харж байсан ч ажлаа хийх зуураа хамтдаа хөгжилдөж байлаа. Нэг өдөр Сесилия Изабеллийг холоос өөрлүүн ширтэж байхыг анзаарсан ч тэр дороо алга болчихов. Тэр шөнө Сесилия ямар нэг зүйл мэдрэгдэн сэртэл Франческа түүний үснээс хайчиж байхыг олж харна. Франческа Сесилияг адислагдсан нэгэн хэмээн дуудаж, хүн бүр түүнийг бишэн шүтдэг гэж хэлэх боловч Сесилия Итали хэл мэдэхгүй тул юу гэж байгааг нь ойлгосонгүй. Тэгээд Сесилия Франческаг совилол руу дагуулж очин оронд нь хэвтүүлж хүчсэн бөгөөд Франческа түүнийг гигэн Сесилия гэж дуудаж байгааг тэр анзаарсангүй. Хүнжил Франческагийн хөлөөрөг бүтээхэд хүрэлцэхгүй байсан тул Сесилия ойртоод хартад хөл дээр нь загалмай хэлбэртэй хачин соринууд байхыг олж харна. Маргааш нь Сесилия болсон бүх явдлыг Гвенд ярьж, энэ газар түүний төсөөснөөс тис өөр байна гэдгээ хэлнэ. Гэвч Гвен энэ газар өмнөх газраас нь хамаагүй дээр гэж хариулна. Нэг хүү Гвенийг байнга зоддог байсан тул тэр тисэлгүй зөрүүлээд согчсон гин. Шийтгэл болгож Гвенийг гэлэнмаа нарын удирддаг сэтгэр зүйн дэмжлэгийн бүлэг рүү явуулжээ. Тэдэл түүний гэлэнмаа болох урам зориг нь болсон аж. Гэнт Сесилия бөөлжиж ихсэн тул доктор Гало дээр очиж шинжилгээ өгнө. Хариугаа хүлээх зураа Сесилия чимээ сонсож цонхоор хартал багтай гэлэнмаа гадаа тэнүүжиж байхыг олж хардаг. Яг тэр мөчид цонхыг хэрээ мөргөж Сесилия цочсондоо өөр тийш харна. Сесилия тэргүүн ихийг даган өрөө рүү нороход тэнд Франко, Тедески, Гало нар түүнийг хүлээж байлаа. Франко маш их ууралсан байх бөгөөд Сесилияг эрэгтэй хүнтэй ойрцсон эсхийг байцааж асуухад тэрээр тийм зүйл болоогүй гэж дангараглана. Гало түүнийг анх эрэхт нь үзлэг хийсэн бөгөөд онгон хайсан бүтэн байсан гэдгийг нотож хэлв. Тэргүүн их сүүлийн үед ямар ч зочин ирээгүй гэдгийг нэмж хэлээд Сесилиягийн усан хавтаст хэргийг шургуулханд нууна. Энэ удаагийн бичлэгийг олон улсын спортын компани хамтрах хүргэж байна. Та 18 нас хүрсэн бол сэтгэгд хэсэгт байршуулсан холбоосоор ороод манай суугийн Нандин гих урамшууллын кодыг оруулаад анхны урамшууллаа аваарай. Дараа нь Сесилияг эмнэлгийн өрөө рүү авч явсан бөгөөд Гало хит авиан дурангаар харж түүнийг жирэмсэн гэдгийг нь хэлнэ. Анхны цочрол өнгөрсний дараа Франко энэ хүүхдийг нүгэл үйлдэхгүйгээр олдсон тул гайхамшиг хэмээн зарлана. Гэвч Сесилия дэлгэц рүү айдастай ширтгэхээс өөр зүйл хийж чадсангүй. Хожим нь Сесилия Тедескигээс яагаад өөрийг нь сонгосныг асуудаг. Тедески үүнийг түүний багада өвхлээс аврагдсан шалтгаан байж магадгүй гэд номхон дүлгөөн хүмүүст ихийг өвлөх болно гэдгийг сануулна. Үүний дараа Сесилиад тусгай ёслолын хувцс өмсүүлж сүм рүү аваачих ба тэнд бүх гэлэнмаа нар түүнд зориулан магтан дуулцгаана. 5 сарын дараа Сесилия дотор нь муухай оргиж сэрв. Тэрээр цустай ханиалгаж шүдэн унчсныг мэдээд цочирдно. Түүнийг өглөөний цайгаа уухаар очиход Гвенээс бусд нь бүгд босож хүндэтгэл үзүүлнэ. Сесилияд шим тижээлтэй тусгай хоол өгөх ба зөвхөн хүүхэддээ анхаарах ёстой тул ажил хийхгүй байхыг сануулна. Гвен түүнийг удахгүй Мэри, их тагна гэж дуудаж эхлэх байх хэмээн өгөөднө. Дараа нь Сесилияг усанд олж амарч байх үед Изабель гинт гарч ирэн түүнийг живүүлэхээр ус руу дарна. Тэд хэсэг ноцорцны эцэст Сесилия Изабелийн гарыг хазаж өөрийгөө чөлөөлж дөнгөдөг. Гэвч Изабель түүн рүү өсрөн дахин ус руу дарж энэ уг нь би байх ёстой байсан юм хэмээн ойрлно. Яг энэ мөчид бусад гэлэнмаа нар орж ирэн Изабелийг чирч гаргах бөгөөд Изабель над дээр дахиад туршаад үзэхтэй хэмээн хашгирсаар үлдэнэ. Үүний дараа Сесилия эмнэлгийн өрөөнд очиход Гало хүүхэд зүгээр байна гэдгийг батчна.
Тэрээр Изабелийн хэлсэн үгийг дурдж, ямар учиртай болохыг асууж шаардна. Харин Тедески Изабелийг удаан хугацааны турш сэтгцийн өвчтэй байсан гэж тайлбарлаад, дахин ийм зүйл давтардахгүй гэдгийг амлана. Айдас түгшүүрт автсан Сесилия жинхэнэ эмнэлэгт очиж, мэрэгжлийн эмчид үзүүлэх хүсэгтэй байгаагаа хэлэн, шүдэн унсныг ч дурдна. Гэвч тэд хэрэв энэ тухай олон нийт мэдвэл, түүнд аюул учрна гэж үзээд, аврагчийг түрэх хүртэл сүмдээ үлдэх ёстой гэж шийднэ. Дараа нь Сесилияг салхилж байхад, цонхон дээр баг зүүсэн 2 гэлэнмаа зогсож байхыг олж хардаг. Яг энэ мөчид дээвэр дээрээс нэгэн гэлэнмаа унаж, цэцэрлэгт байсан бүх хүмүүс орилдно. Сесилия цогцыг шалгахаар гүйж очоод, энэ нь Изабель бодохыг олж мэднэ. Түүний нүүр царай нь бүрэн зэрэмбэлэгдсэн байлаа. Оршуулгын үеэр Гвен Сесилиад хандан энэ газарт итгэхгүй байгаагаа хэлнэ. Түүгээрч барахгүй Сесилиягийн хевлийдэх хүүхдэд ч итгэхгүй байгаагаа нуусангүй. Тедески тэдний яриаг таслах гэж оролцсон ч Гвен түүнийг үл тоон, удирдгуудыг дуудаж, энд яг юу болоод байгааг үннээр нь хэлхийг шаардан орилж эхэлнэ. Тэр бүгдийг хударч химэн дуудаж, хараалын үгс урсгасан тул Тедески, Энцо хоёр түүнийг хүчээр чирч авч явхад хүрдэг. Тэр шөнө Сесилия унтаж чадахгүй хүрвэн. Гинт ханан дахь зургийн нэг гинж тасар унжхан тэр. Сесилия зургийн цаана Библийн ишлэл бүхий Итали бичээс нуугдаж байсныг олж хардаг. Тэр өөрийн Библийг шалгаж үзээд, Сатан өөрийгөө гэрлийн тэнгэр ичийн дүрд хуйруутаг гэсэн утгатай үгс болохыг уншина. Санаан зовсон Сесилия Гвенийг хайхаар явсан боловч унтлагын өрөөндөө байсангүй. Дараа нь тэр хавтаст хэрэгээ авахар офис руу ортол шургуулхан цоочтой байв. Зэрэгэлдээ өрөөнд чимээ гарч, гэрэл тусахад тэр хүчсэн ч, аз болоход гэрэл удахгүй алга болдог. Сесилия хутаг олж, түүгээрээ шургуулгыг хүшиж онгоолгоод хавтаст хэрэгээ авч чаддаг. Дотор нь түүний осын талаарх сонины нийтлэл болон ДНХ-ийн шинжилгээний хариу байлаа. Гэнт Сесилия Гвений ойрлохыг сонсож, чимээ гарсан зүгт Гвен гадаа гарна. Дуу хоолой модон хаалганы цаанаас гарч байсан тул Сесилия түлхүүрийн нүхээр шагааж харав. Гвенийг сандал дээр хүссэн байх бөгөөд багтай гэлэнмаа нар багаж ашиглан түүний хөлийг огтолж байлаа. Айдаст автсан Сесилияг ухарч байтал хэн нэгэн араас нь барьж авсан нь Франческа байв. Тэрээр Сесилиад өөрийн үсээр хийсэн сахиус өгдөг. Сесилия түүнээс эндээс явхад буслаач гэж гуйхад Франческа гинт англи хэлээр "Чи энэ сүмээс хизээч явж чадахгүй" гэж хэлхэн тэр. Маргааш өглөө нь Сесилиягийн хашрах чимээнээр бүгд сэрцгэн. Удирдгууд түүний өрөөрөө гүйн очиход Сесилиягийн хевлийгээс цус алдаж байхыг олж хардаг. Энэ өдөр доктор Газа амарч байсан тул тэргүүн их түүнийг эмзэг рүү авч явахыг хүснэ. Эхэндээ Тедески татгалцсан ч Сесилия ам гуйн гуйсаар байсан тул тэр арга буюу зөвшөөрч Энцогийн машинд суулган авч явна. Тэднийг явсны дараа тэргүүн их Сесилиягийн өрөөнд залбирч байв. Яг энэ мөчид тэр шалан дээр хөдийг олж хараад орон доогуур шагаатал Сесилия цус алдаж байна гэж итгүүлэхийн тулд ашигласан үхсэн дахиаг олдог. Замд явж байхдаа Тедески дуудлага хүлээн авч үннийг мэдээд зогсно. Сесилия хутлан илэрснийг мэдээд зүхтхыг оролцсон ч ирчүүд түүнийг хурдан гүйцэж барьж аваад машинд чирч суулгана. Сүнд буцаж ирэхэд тэргүүн их Сесилияг шийтгэж хүйтэн шүшүүрт оруулдаг. Сесилия тэдэнд хандан "Надад ингэж хандаж байгааг чинь бурхан хизээч өршөөхгүй" гэж хэлэхэд тэргүүн их түүнийг алгадаж орхино. Үүний дараа Сесилияг тэрэгцэрт хүлж тархилын ширээний ард байрлах өрөө рүү аваачлаа. Энэ үед тэрээр энтхийн хэн нэгэн түүнийг жирэмслүүлсэн гэдгийг тааварсан байсан тул тайлбар өгөхийг шаардав. Тедески нөгөө хадаасыг авч үүн дээрээс цус, ясны үлдэгдэл олдсон нь аврагчийн генийн кодыг өгсөн гэдгийг тайлбарладаг. Энэ нь Есүсийг дахин амьзуулах боломж байсан юм. Сесилия түүнийг галзуу сажаатай гэж дуудахад Тедески түүнийг бүтгэгүйцсэн бүх туршилтуудаа хадгалдаг шилэн савнууд бүхий өрөө рүү дагуулж орно. Тэрээр Есүсийг дахин амьзуулахаар 20 жилийн турш оролдож байгаа бөгөөд Сесилияг үүнд тохирох төгс сав гэж үзэж байгаагаа ихчлэнэ. Дараа нь тэд Тедескигийн заборторд очиход тэрээр өмнө нь гений судлалаар ажилдаг эрдэмтэн байсан ч хамтын ажиллагчид нь түүний туршилтыг эсэргүүцдэг байсныг ярьж өгнө. Хэрэв Есүсийг эргүүлэн авчирна гэвэл сүм хийд туршилт хийхийг нь зөвшөөрнө гэдгийг мэдэж байсан учраас л тэрээр саваартан боснож. Энцо Сесилиягийн хөлийг барьж Тедески улайсан төмрөөр түүний хоёр хөл дээр загалмай дүрсээр тамуулна. Үүний дараа Сесилияг өрөөнд нь ганцаарнг нь үлдээн. Тэрээр тэрэгцрээсээ босох гэж оролцсон ч түлэгцэн хөл нь өвдөж газарт унана. Хэсэл зүтгэсний эцэст тэр хаалхан дээр орцсон ч цоочтой байхыг хараад сэтгэл санаагаар бүрэн унаж цөхөрнө. Хэдэн 7 хоногийн дараа Сесилия Франко дээр наманчлал үйлдэхээр очиж олон асуулт асуусан ч Франко ганц ч асуултанд хариулсангүй. Ярилцаж байхдаа Сесилия эрхээрээ оролдож байгаад хумсаа хугарчихдаг. Тэр үүнийг хуульж авахд хуруун наалдамхай зүйлээр бүрхэгдсэнийг олж харна. Франко эцэст нь ам нээж "Хэрэв энэ бурхны хүсэл биш байсан бол тэр аль хэдийн тэдний зогсоох байсан" гэдгийг онцолж хэлнэ. Төрөх хугацаанаас хэдхэн хоногийн өмнө Гало дахин хит авиан дурангаар харж хүүхэд хөдөлж байгаад батлана. Гало им хайхаар явхдаа хаалгыг оморхоо орхидог. Сесилия энэ боломжийг ашиглан загалмайг шүүрэн олж тэргүүн ихийн толгой руу үхтлэн хит хитэн удаа цохино.
Сесилияг өрөөнөөс гайхад нойтон зүйл мэдрэгдэх ба ус нь хагарсныг олж мэднэ. Хэдхэн хормын дараа тагтан дээр Сесилия Франкогийн араас гитэж очиод эрхээрээ түүнийг боож эхэлнэ. Эцэст нь Франко амьсгал хурааж унахад Галло үүнийг хараад шууд зүгтдэг. Сесилия Франкогийн асаагуурыг авсны дараа сүм рүү очих үед төрөх өвдөлт эхэлнэ. Бууж өгөхийг үл хүсэх тэрээр ариун хадаасыг шүүрэн авч лаборатори руу яаран очиж шал болон тоног төхөөрөмждөр спирт асуудаг. Яг тэр мөчид Тедески гарч ирээд ойртохыг оролдох боловч Сесилия асаагаараа гаргаж ирнэ. Тедески түүнийг ухааруулахыг оролдож хэрв тэр өхвөл тэд өөр охин олчихно гэдгийг хэлнэ. Сесилиад дахин төрөх өвдөлт өгөх үед түүний яриа тасалдах бөгөөд Тедески энэ боломжийг ашиглан асаагуурыг булааж авахыг оролдоно. Сесилия түүний толгой дээр шил хагалж лабораториос гүйн гарч хаалгыг төгчдөг. Тедески цонхоор гараа оруулан түүний үснээс зулгаахад Сесилия түүний нэг хурууг дарж хугалдаг. Энэ үед тэрээр этилийн спирт хаалхан доогуур урсаж байгааг анзаарна. Тэр асаагуураа унгахад лаборатори тэр дороо галд автна. Баг зэргийн дэлбэрэлт босны дараа Сесилия бүх зүйл дууслаа гэж бодно. Ирч харамсалтай нь Тедески галын хороолж галыг унтраагаад хаалгыг хүчтэй нүдэж эхэлнэ. Айдас давтсан Сесилиад төрөх өвдөлт үе үе мэдрэгдэж хөдөхөд ч хэцүү болгож байлаа. Тедески эцэст нь хаалгыг эвдэн орж ирэх үед Сесилия хамаг хүчээ шавхын шатаар уруудан газар доорх бунхан руу зүгтв. Орцны хэсэгт гарч хийдэнгүүд байсанд тэр нэгийг нь шүүрч аваад нуугдах газар хайна. Хэсэг явсны дараа Тедескигийн ирж яваа чимээ сонсогдох тул тэр таарсан өрөөндөө орж нуугдан чийдэнгээ унтрав. Тедески коридороор өнгөрөх зуур тэр чимээгүй байж түүнийг холдон оцсны дараа чийдэнгээ дахин асаана. Гэтэр тэр эргэж хараад Гвенийг аимшигтайгаар тамдуулж өгснийг олж хараад хэртхийн цочирдно. Сесилия цааш явсаар гадагшаа гар ханандах нүхийг олж чадлаа. Тэр нүхээр дээш авирах гэсэн боловч Тедески түүнийг буцаан татаж унгана. Тэр бүсгүйг доош даран хөвтүүлж залбирал унших зуураа даашинзыг нь уурж хэрлийг нь ил гаргана. Тедески мис заслын хутаг гаргаж ирэн түүний гидсийг зүсэж эхлэхэд Сесилия тэсвэрлэшгүй өвдөлтөд шаналж хашгирна. Сесилия хамаг анхаарлаа төвлөрүүлэн хазаасандаа байсан хадаасыг тэмтрэн авч Тедескигийн хүзүү рүү хатхан түүнийг хороож чаддаг. Үүний дараа уйлж буй Сесилия цогцыг өөрөөсөө түлхэн зайлуулж өнөөх нүхээр дээш матсаар гадагш гарна. Гадаа гармагцаа тэр тамирцсандаа сүхрэн унаж эцэст нь хүүхдээ төрүүлэхээр чангаар ойлно. Хүйгээ шүдэрээ тасалсны дараа Сесилия өөрийн төрүүлсэн хүүхдээсээ айж эхэлнэ. Учир нь хүүхэд хүн биш, ягэр зэрлэг амтэн шиг аваа гаргаж байв. Тэрээр том чулууг шүүрэн авч хүүхдийг цохиж алахаар шийдэж байгаагаар кино төгсдөг. Дараагийн бичтгүүдийг цаг алдалгүй үзхийн тулд суугтаа subscribe хийж хонхоо идэвхжүүлээрэй.